онсон олон барилгуудтай Түмэн хөлийн газар Лас Вегасыг очиж үзээгүй бол Америкийг үзсэн гэж нүүр бардам хийж боломгүй. Америкийг юу гэдгийг, чухам эрхчлөлөг гэж юу гэдгийг үзэж харж мэжээ гэвэл Америк нэгдсэн улсын Невада мужид тэр дундаа Лас Вегас хотыг зориорой гэсэн үг байдаг. Америк нэгдсэн улс дахь Монгол телевиз зугаалцангийн мөрөдө тоглоомын хот болох Невада мужийн Лас Вегас хотоос үзүүлж байна. За 2005 оны 12 дугаар сарын 31-нд 100 насны агаа тэмдэглэсэн энэ хотыг зориулсан тоо жилээс жил гэрлийн хурдаар өсөж байна. Дэлхийн хамгийн баян, хамгийн том бүс компаниуд чухам энэ хотод танилцуулга хийж хамгийн алдартай урлаг соёл спортын модуудын сонирхолтой шоу тоглолтууд болж хаяагаа даган сундарсан орчин цагийн өндөр зэрэглэлийн зочид буудлууд тэнгэр багандаж сая хүмүүс мөрөдө тоглоомд азаа сорих гээд Лас Вегас хот 24 цаг ажиллаж өдөр шөнөгүй амсхийг завгүй энд амьдрал буцалж байна. За бид Вашингтон DC-гээс онгоцоор 4 цаг гаруй нисээд Лас Вегас хотын олон улсын нисэх онгоцны буудал буусан. Тэндээсээ Лас Вегасын амин сүнс гэгддэг хамгийн гол хөл хөдөлгөөнтэй стрип хэмээх энэ дүүрэгт ердөө 5 минут таксигаар $15 төлөөд ирлээ. Хэдийгээр Вашингтон DC-д маань өвлийн дундсаар эд дундаа байгаач харин энд 12-оос 3 дугаар сар борооны улирал байдаг тул дулаахан ногоон байгальтай байна. За стрип дүүрэг нь нэг захаасаа Мандала Бэй буудлаас эхлээд нөгөө захад харагдах Стратосфер цамхаг хүртэл 3 майл буюу 4.8 км үргэлжлэх бөгөөд такси, автобус, троллейбусаар ч зорчих боломжтой. Бас томоохон зочид буудлуудын хооронд моноролоор ч явж болно. Таксигаар явхад $3.20 суурь үнэтэй, майл тутамд $2 нэмэгдэнэ. Автобусаар явхад $1.25, троллейбус нь $2.50 үнэтэй. Хэрвээ та хүсвэл жолоочтой лимузинг нэг цагт $30-40 төлөөд хөлсөж болдгийм байна лээ. Мөн алхам тутам үзэж харах зүйлтэй болохоор явсан ч болохоор санагцсан. Америкийн 10 зочид буудлын 9, дэлхийн 25 том зочид буудлын 19-нд байрладаг бөгөөд та бүхний харж байгаа энэ MGM Grand буудал бол хамгийн том нь. Дэлхийн хамгийн том зочид буудлын нэг болох 5044 өрөөтэй энэ буудлын төвүүдийг буудлын бэлэг тэмдэг гэгддэг Аратны хаан Лео хэмээх арслан сахид зогсдог. Мөн буудлын дотор танхимд жишээлэн хоргонд амьд арслан байна лээ. Лас Вегас ирсэн хүн буусан зочид буудлаасаа гарч дэлгүүр хошоо явах шаардлагагүй. Зочид буудал бүхэн дотроо казинотой, хүнс бараа, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын дэлгүүр, мөн ресторан, кафе, саун, гаднаа наран шарлагын газар, тоглох сайхан бассейнтай. За мөн зочид буудал болгон өөрийн гэсэн онцлогтой мөн нэрд гарсан шоу тоглолтуудтай байдаг. Зарим зочид буудал Blue Man Group, Домог Дабаа хамтлагийн дуунуудаар хийсэн Mamma Mia тоглолт, Ливерпулийн алдар дөрвөл Beatles-ийн тухай шоу тоглолтыг сонирхуулж байхад Mirage зочид буудлын гадаа үдшийн бүрийгээр болдог галтуулын шоу, Luxor зочид буудал нь Египтийн пирамид хэлбэрээр баригдсан барилга, түүнийг манах аврах том Sphinx-ээрээ, Excalibur зочид буудал нь хүүхдийн үлгэрийн хотхныг санагдуулам хийцтэй барилгаараа олонний анхаарлыг татахыг хичээж байх жишээтэй.
Өдөр болгон зочид буудал бүрт болох эдгээр шоу тоглолтуудаас шилжил ганц нэгийг үзнэ үү гэхээс бүгдийг үзвэл нэлээд олон хоног шаардагдана. Зам музыкч та бүхэндээ хэлэхэд Белажио зочид буудал болдог дэлхийд алдартай нүүдлийн нарны цэргэд манай Монголын 4 уран нугараач охид дасгалжуулагч багш Эрдэнэ Чимгийн удирдлаганд ор нугарч Монголоороо овуулдаг дэлхийн нэгэн гайхамшиг болох уран нугаралтын гайхамшигыг үзүүлж байлаа. Ингээд шоу тоглодог уран нугараач охидтой уулзаж хэсэг зур ярилцах завшаан тохиолсон юм. За тэгэхээр охтуудаа дэлхийд алдартай нарны циркэд одоо тоглож байгаа тай дээрээ бид хийх бахархаж байна. Тэгэхээр одоо манай нэвтрүүлгийг үзсэн суугаа үзэгчдэд өөрсдийгөө товч танилцуулахгүй юу? Намайг их жаргал гэдэг. Анх 98 онд Лас Вегаст дөрвөн партнерийнхаа хамт нарны циркийн шоунд нугарчаар ирсэн. Ингээд 12 дахь жилдээ ажиллаж байна. Намайг Хандаа гэдэг. Би бас 98 онд ирсэн. Тэгээд 12 жил болж байна. Намайг Түмэндэлэрийн ихэ гэдэг. Тэгээд анх бид дөрөв бас ирчээд би 5 жил ажиллаад одоо хуваар ажиллаж байна. Тэгээд өшөө манай хэдэн охтууд нэмж ирж өшөө тоглож байгаа. Тэгээд одоогоор бол хуваараа тоглолт хийгээд хоошоо тоглохоо болоод хуваараа тоглолт хийж явж байгаа. Намайг Гантүмрийн Сарана гэдэг. Энд ирээд 12 жил болж байна. Бид нар анх яг энэ дөрөв охин 12 жил өмнө ирж ирсэн. Тэгээд одоо ингээд бүгдээр энд амьдардаг. Бид нар анх ирэхдээ айгуу жоох охтод ирж ирсэн. Би 15-тай, Хандаа 14-тэй, Эги 16-тай, Инхича 18-тай ирж ирсэн. Тийм. Анх Монголоос гарахдаа нарны цирктэй тоглоно гэсэн гэрээ контракттай хурж ирж ирсэн. Манай цирк анхаасаа Канадын цирк. Яг нэг гол том офис нь Канад байдаг. Тэгээд Монреалд бид нар бэлтгэлээ 5-6 сар хийж ирчээд тэгээд дараа нэг энд шоугаа эхэлж тоглосон. Жишээ нь та нарын шоуг үзэж байхад ингээд та нар ингээд ус руу яваад орчихчихсэн шүү дээ. Ер нь анх яг шалгаруулалт нь хэцүү юу? Бид нар анх ирэхэд 12 жилийн өмнө одоо шалгуур интернетээр гайгүй байсан. Тэгээд их шалгуурт орж байгаа сансан. Бичлэг үзэл за эдгээр зэрэг авъя гэж шийдсэн. Тэгээ Монгол эдгээр бас том энд анх 3 эзэн байсан бүхэн цирк чинь. Тэдний нэг эзэн очиж бид чинь урд нь битгээр хосороо энэ хоёр чинь хосороо нийл хоснуулт гэдэг байсан. Тэгээд хосоор нүчээ за энэ дөрөв авъя гэдэг. Тэгээ шүү бичлэг үзэл ерөнхийдөө авсан гэхээ. Тэгээс яг одоо үед бол харин хүмүүс л бууд дууд бүжгэлж систем бүтэнтэй яваасаа үзүүлдэг. Тийм. Я бид дөрөвт тийм тохиол гарвал усан цэрж биднийг бол усны тусгай усны өвдөө олон зураад бид нар усан цэрдэг байсан. Scuba diving license-тэй хэрэгтэй шумгч юм тий. Одоо бүгдээрээ гарамгаа усны сайн сэлхэнэ шүү дээ тийм ээ. Синхроных нэг арай хөцгөө. Ямар ч юм живчихгүй. Бид нэр 7 хоногт 2 удаа нугралтынхаа тасгалыг хийдэг. Тэгээд үлдсэн өдрүүд нь өөрсдийнхөө хүсэлтээр илүү тасгал хийж болно. Бас пилатес хийдэг. Яагаад бид нар тэрийг гол нь хийдэг вэ гэхээр бид нарыг өвдөлтөөс хамгаалж хийдэг. Тэр нь болохоор бид нар их 10 шоу хийдэг учраас бас хүмүүс их өвдөх үе байдаг. Хүмүүсийг өвдүүлэхийн тулд хамгаалж бүчин шүрмсэнд өмнөөс нь сэргийлэх маягаар тэр тасгалыг хийлгдэг. Та нар одоо хангамжинд юу ордог вэ? Бидний хангамж юм бол эрүүл мэндийн даатгал орж байна. Бас бид нэр массажинд орж байна. Дуртай үедээ бид нэр массажинд орж болдог. Цонорын бас цаанаас нь бидлэг хүчтэй. Тэгээд цаанаас нь угаагаад өгчдөг амар. Гар савны хувьд яг. Тэрийг нөөсдөө л. Тоглолтод чинь нэрээ одоо хэдэн орны хэдэн жүжигчд ордог? Нийтдээ 23 билүү 4 орны жүжигчд 86 жүжигчдтэй. Ямар орны улс? Ихэнх нь Оросууд, Америкууд, Канадууд. Тэгээ үлдсэд зөөхөн Монгол, Швейцар, Герман, Франц, Япон, Солонгосын нэг жүжигчин байна.